За сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За Cryptoverse гэдэг мэдээлэл. Cryptoverse-ийг ээлждэг дугаар та бүхэнд хүргэж бэлэн боллоо. За би Том байна. Хажууд Зики сууж байна. За тэгээд бид хоёр крипто зах зээлийн тухай одоо 7 хоногт болсон мэдээллийг хамж бацаа та бүхэнд хүргэдэг байгаа. За тэгээд энэ 7 хоногийн эхний мэдээ маань болонгууд юугаар эхэлсэн бэ гэх юмгууд 4 жил тутамд биткойн одоо юм өсөлт уналтын цикл гэдэг зүйл явдаг. За тэгэнгუთ энэ жилээс эхлээд энэ цикл алдагдах магадлал маш өндөр байна гэдэг Bitwise-ийн зүгээс одоо Bitwise-ийн одоо ахлах шинжээч гэх юм уу да тэр албан тушаалтан бол хэлсэн байна. За яагаад вэ гэхээр ETF одоо биткойны spot ETF гэдэг зүйл батлагдсанараа биткойн л бол ингээд тэрбум долларыг татаж чадсан. Харин Трамп бол одоо ингээд криптогийн талаар одоо юм баг үндэсний криптогийн сантай болно гэдэг бүхий зүйл хэлж ярьж энэ ийм одоо анхны шатны баримт түвшинд гар үсэг зорсон нь хэдэн тэрлион долларыг бас ингээд татан оруулах боломжтой. Тэр баг одоо bull market яваад bear market одоо ихэд цаг нь нэрсэн боловч бас bear market болохгүй байх магадaltaй гэсэн байна. Яг болохгүй гэж бол хэлээгүй. Нөхрийн хэлж байгаа санаа болонгууд болохгүй. Даврааш. Нөхрийн хэлснээр болонгууд яг bear market ирэх нь бол ирнэ. Гэхдээ уналтууд бол энэ савлаа бол ингээд огцом багасч эхэлнэ. Дээрэс нь нэг зайн ч гэсэн их холдох байх гэдэг зүйлийг бол ярьсан байна. Нэг крипто digital stockpile гэсэн зүйлдэг үүсгэнэ гэдэг нь гарч ирсэн. Энийн л бол тийм байх болов уу гэж бас ярьж байгаа юм байна. Тэгээд өөр нэг онцлог зүйл нөх юм бол санхүүгийн цоцохоор биш. Өөрөх нь зөвлөх болж байгаа David Sachs гэдэг хүн болонгууд AI крипто гэсэн зөвлөх байгаа. За энэ хүн бол яг крипто салбарт зөв бодлогыг бол хэрэгжүүлээд явах бах. За өмнө нь бол дандаа ингээд хаах, боох, шүүхтэх гэдэг зүйл явж байсан. Энийг бол халах бахаа гэдэг зүйл бол хэлсэн байна. За тэгээд өөрний сонирхолтой зүйлс нь одоо Трампын зөвлөх Elon Musk-тай холбоотой. За эдний тэгц тэр хүний эзэмшдэг Tesla гэх компани тайлан гарч 600 сая доллар орчмын биш 2.3 тэрбум долларын ашигтай гарсан. За үүний 600 сая орчим болгоод биткойнтой холбоотой гэж үзэж байгаа юм. За яагаад халаатай байдаг шүү дээ. Тийм. Тэнгуут яагаад тийм зүйл болсон бэ гэдгсэн чинь за Америк нэгдсэн улсын нэгтлэн бодох бүртгэлийн стандарт бол GAP стандарт байдаг. За энэ дээрээс нэг заалт бол 1 сарын 23-наас байхаа болж байгаа юм байна. За тэр нь ямар заалт байсан бэ гэхээр за нийт бол 9720 биткойн эзэмшдэг. За тэгвэл энийг болонгууд ингээд зах зээлийн үнцээр нь бүртгэх боломжтой болсон юм байна. Өөрөөр хэл авсан үнээр биш зах зээлийн үнээр нь одоо яаж харсан шүү дээ. Маркет хашаа. Тийм. Зах зээлийн түнгууд шууд ингээд баланс дээр ногцсон ингээд 589 сая долларын тийм дэмэлт ашигтай юм шиг болоод ингээд нийт ашиг бол 2.3 тэрбум доллар болж харагдсан гэдэг зүйл бол мэдэн дээр. Tesla ч зөвхөн bear market-ээс нэлээд бас зарсан шүү те. Зараагүй байсан бол мэдээж маш их хэмжээнд ашигтай байх байсан биш бас Tesla. За нэг ийм зүйл бас болж сонирхолтой болж өнгөрсөн байна. Тэгээд энэтэй холбоотой бас нэг өөр зүйл байна. За тэрний дараа ярьч. Одоо биткойн эфириумс өөр сонирхож байгаа төсөл юу вэ? Хэрвээ ингээд ойрхон анзаараа гэдэг юм бол угаасаа Solana одоо Solana-тай холбоотой сонирхолтой мэдээлэл гарсан. 12 дугаар сарын сүүлийн 7 хоногт одоо ингээд DEX буюу төлсөн бос бирж ашиглаж байгаа хүмүүсийн бараг 90% зөвхөн Solana-гийн одоо төлсөн бос биржийг ашигласан байгаа даа. Тэгээд одоо сүүлийн 5-7 хоногийн туршид одоо Solana-гийн ингээд нийт төлсөн бос бирж ашиглаж байгаа гүйлгээний 50-аас илүү хувь дандаа Solana дээр явагдаж байгаа. Мэдээж Solana-гийн одоо нэг зардал багтай хурдан гэдэг нь нөлөөлж байгаа байх. Гэхдээ хамгийн том нөлөө нь Donald Trump гэдэг хүн гарсантай холбоотой бас pump fund-тай холбоотой гэж үзэж байгаа юм байна. Тэгэхээр Ethereum бол Ethereum layer 2-д ерөнхийдөө 7 хоногийн юугаар нэг хаяа хийж байгаа гүйлгээний дундаж гүйлэг нь бол гүйлгээр тэргүүлж байгаа ч гэсэндээ за одоо ингээд ашиглалтын талаас гэх юм бол Solana-с ингээд хүчтэй өсөлтөж болцсон байгаа юм байна. За хэрвээ та ингээд энийг харж байгаа бол Solana-гийн одоо шинээр магадгүй Solana дээр үүсэх койнууд бас илүү амжилттай байх магадaltaй байж магадгүй шүү. Мем койн шаарддаг бол энэ Solana-гийн мем л угаасаа галзуурсаар тий. Гэтэ яг мэдээж заавал Solana-с гарч байгаа шинэ койн бас хайжлах шат хэцүү шүү дээ. Энд бол жишээ нь мем койн дээр ашиг хийсэн хүмүүсийг байна уу яг одоо CC-аас энэ талаар нэг сонирхолтой Twitter дээр өөр нэгсэн юм пүүл үүсгэж явсан. Жишээ нь та мем койн дээр ашиг хийжсэн үү гэхэд бол бараг 70% нь бараг үгүй гэсэн хариулттай. Тэгээд ихэд авдаггүй гэсэн бас нэлээд 20 орчим хувиар маш бага хэмжээний хүмүүс нь мем койнд ашиг хийж чаддаг учраас илүү риск багтай гэдэг утгаар нь бараг Solana-гоо илүү хоол хийх маягтай байл илүү дээрж магадгүй. За тэгээд юу басаа
Америкийн мужууд бол ингээд тухайн мужтай биткойн нөөцтэй болё гэдэг санал бол хэдэн гаргацсан байсан. Мужийн хөлтэй шүү дээ. Тэгээ Wyoming, Arizona, Utah гэдэг. За энэ дээр болонгууд Техас бас аим хүчтэй орж ирсэн. Техас юу тавигдсан бэ гэхээр 2025 онд хилцэх хамгийн чухал асуудлуудынхаа одоо тэргүй үеийн асуудал гэдэгтэй биткойны нөөц үүсэхгүй юу гэдэг асуудлыг оруулж ирсэн байгаа юм байна. Тэгэхээр хэрвээ энэ мууж яг тэр төсөл баталгаатай явах юм бол баг энэ ондоо бид нэр аль нэг улсын тэр мууж ингээд биткойны нөөцтэй болох шийдвэр гарлаа гэдэг мэдээг сонсгоор болж байгаа шүү байна. За тэгээд энэ логт бас хүлээлттэйс нэг мэдээ бол одоо Америкийн төв банкны ерөнхийлөгч Jerome Powell хүүгийн түвшин бол өөрчлөхгүй гэдэг зүйл хэлсэн байгаа. За тэгэхээр урдны 2 сарын бас инфляцийн түвшин хэдэж шүү байлаа. Тэглэж бас заавал инфляцийг 2% дээр байлгах бас зорилго биш ээ гэдэг ухааны юм ярьсан. Тэгэхээр тийм учраас болоогүй заавал өсөхгүй байна гэдэг нааштай мэдээлэл асууднаас маркетинглээд үсэд байгаа байлаа. За тэгээд энэс гадна өөр онцлог мэдээлэл гэдэг юм бол банкуд ингээд крипто юу крипто үйлчлүүлдэг газруудад ингээд дансын нэгэд ажиллахад бол чөлөөтэй шүү дээ. Тэндээс хоригдсон зүйл бид нар байхгүй байгаа шүү. Техникийн дэглэл тийм тийм. Айгу перфект ажил болно гэж байна шүү дээ. Та зүгээр ажил болно шүү дээ. За тэгвэл өмнө яаж хийсэн бэ гэхээр нэг крипто одоо юу гэдгийг биржүүд үйлчлэх үзүүлэлтийг банкруудыг гэж жоохон авчиж байна гэдэг зүйлээс аюух ярьдаг байсан. Тэгээд тэрний улмаас Хонконг ч гэсэндээ Азийн крипто төв болноо. Хонконгд байгаа банкуд бол ингээд тэр юунуудын крипто биржүүдийн дансыг нэгэд ашиглуулахад бол чөлөөтэй шүү гэдэг зүйл ингээд ярьж исэн. За энэ дээр бас юм нээлттэй байр суурийг бас илэрхийлсэн байна. Одоо нэг Хонконг чинь крипто хаб болно гэдэг байсан. Одоо Америкч өөрөө бүр крипто одоо бас хаб болно гэсэн юм байна шүү дээ. Тэгээ энэ талаас нэлээдгүй шуугуулсан зүйл нэг юм бол ChatGPT-г. За энэ үеийг бас нэлээдгүй унсан. Технологийн компани хувьцаасан энэ нүү DeepSeek-тэй холбоотой. Тэгээс DeepSeek-ийг хараад DeepSeek нь өөрөө ChatGPT-гийн за энэ үеийн чип ашигласан үгүй гэсэн бас маргаанд асуудал үүсэт байгаа юм. За үүнтэй холбоотойс жоохон технологийн талын хувьцаанд унсан талбарт биткойн дээр бас баг хэмжээ суулт орчихсон болов. Гэхдээ өчтөр шүний мэдээ буюу за фомсын мэдээг буцаад ирэхэд маркет зэрэг гараад ирлээ л дээ. За тэгээд DeepSeek гэдэг coin гараад 48 сая долларын зах зээлийн үнэлгээтэй болсон. За тэгээд DeepSeek бол юу твит дээр мэдгдсэн. За манай халбын бас ямар нэг coin гараагүй шүү гэдэг. Тэр би гаргасан. Тийм. Одоо энэ мем coin-тэй асуудал нь шүү дээ, тий. Яг өөрөө гарсан үг мэдгүй, яг альбиасны биш үгүй мэддэггүй. Ямар ч сан гарчдаг тий хайп авахаар аим гэж үздэг. Тэгээ рок бол маягтай болчдөг, тий. За тэгээд юу басан? Энэ Америкт холбоотой бас Япон бас нэг хэд хэдэн парламент улсуудын парламент дээр ерөөхдөө биткойностой болох уугүй гэдэг нь яригдчихсэн чинь Чех улсын төв банкны ерөнхийлөгч Алис Милж гэдэг юм одоо яаж дуу тийм мэдэхгүй байна. Алихмих Тийм л болох таа. 1 сарын 30-нд болох одоо нэг төв банкны удирдахсан үйлдвэрийн хурал дээр бол юу ярьсан бэ гэхээр биткойныг нөөцтэй болох уугүй гэдэг зүйлийг хэлснэ гэдэг. Эдний төв банк болгоод нийтдээ 146 сая долларын одоо тийм нөөцтэй юм байна. За тэгэд энэхээ тгээс 5% биткойн руу оруулах уугүй гэдэг зүйлийг нэр одоо боордын хурлаараа буюу одоо удирдах зүйлийн хурлаараа оруулах юм байна. Тэгээд дэмжих юм бол тэгээд 7.3 тэрбум доллараар биткойн худалдаж авах нэ гэдэг мэдээ бас гарцсан одоо хүлээгдээд явж байгаа. За гэхдээ энэ дээр бол итгэж амар батлагдана гэж бол бодохгүй байна. За нэг иймэрхүү. За тэгээд юу хасан? Та магадгүй сонсч байсан баг. Humanity гэдэг протокол 1.1 тэрбум долларын үнэлгээнд хүрсэн байна. За тэгээд сүүлийн раунд дээр 20 сая долларыг босгосон байна. За тэгээд эднийх бол нэг World Coin одоо OpenAI үүсэн болж Sam Altman-ы бас нэг төсөл World ID гэдэг төслийнх нь өрсөлдөгч байгаа. За World ID хүний нүдний солонгон бүрхүүн өмчдөг бол эднийх хүний гарын алгаа өмчдөг гэдэг зүйл яригддаг. Тэгээд энэ төслийн airdrop-ийн даалгаврууд нь бас зарим нь дууссан байх гэдэг үзсэн чинь Crypto Rank-ийн IO-ийн drop hunt ингээд ороод та юу Humanity протоколыг харах юм бол бас тодорхой юмуд байгаа юм шиг харагдчихжээ. За би бол өөрөө илүү цааш нь дэлгэрэнгүй үтсэнгүү. За тэгээд цааш нь гэх юм бол нөгөө л нэг өвлөг болсон гэдэг шиг MicroStrategy компани биткойныг худалдаж авсан байна. Тэгээд дундаж биткойнх нь 64,511 болсон байна. 1.1 тэрбум доллараар биткойн худалдаж авсан гэдэг мэдээлэл бас гарсан. Тэгээд Binance-аас басан өөр нэг гой сонирхолтой мэдээ гэх юм бол ядаж $100 биткойны адрес одоо хаяг өнгөрсөн оны одоо нэг сартай харьцуулахад 25% өссөн байна. За өнгөрсөн бол 24 сая байсан. Одоо бол 30 сая хаяг болсон байгаа юм байна. Тэгээд асуух асуулт гэвэл танд ядаж $100 тэнцвэрчэнд биткойн байгаа юу гэж. байгаа юу? 25% нэг мөн үү? Тэгэд юу басан? Нийт юуны биткойн авсан хүмүүсийн 86% ашигтай байгаа гэдэг судалгаа бас Crypto Quant-аас гарч ирж. Би бас сая авсан ашиггүй л. За надад бол гэтээ хүрэх мэдээ дахиад зөндөө байгаад байна. Би яас их мэдээ бэлдсэн юм бэ те. Тийм. Нөгөө нэг санхүү бүртгэлтэй холбоотой
1 сарын 23 өдөр санхүүжилт орноос бас нэг юм бүртгэл цуцлсан. Ингэсэн мөлий Америкийн кап стандарт дээр хэрвээ одоо манай компани шүү дээ. Одоо CryptoWorks гэдэг компани гэж бод бид хоёр ингээд крипто авчих юм бол тэрийг ингээд байгууллагын хөрөнгө гэдэг хэсгээр бүртгэж болохгүй. Байгууллагын үйлдвэр гэдэг хэсгээр бүртгэж явдаг байсан юм байна. Тэгээд тэр залтыг болиулсан гэдэг зүйл яригдсан. Тэгэхээр одоо ингээд ашигтай ажиллагааны компани крипто авчих юм бол үйлдвэр нэгсээд манайх тийм алдагтай байгаа юм шиг төсөл байдал үүсдэг байсан юм шиг байна. Тэгээд тэрийг цуцлсан гэж ярьж ийсэн. Энэ бас нэг том юм байна. Болохоор юм да. Тэгээд юу басан? BlackRock-ийн CEO Larry Fink том мэдээлэл хийсэн нь tokenization гэдэг зүйлийг санхүүжлохоор хурдан ингээд батлах байхаа гэж би бол ингээд итгэж найдаж байгаа. Одоо энэ уламжлалт бонд, опционуудыг бүгднийг токенжлох байх гэх юм бол зах зээл аяг хурдан дэлнэ гэж хэлсэн. Тэгэхээр Америкт тийм болчих юм бол Монголд ч гэсэн Монголын тань нэг опционуудыг бас токенжлох үгүй юу гэдэг зүйл яригдж эхлэх байх. Тэгээд ирэх юм бол токенжүүлж чаддаг чадвартай хүмүүс бас ажлын бэр эрэлттэй байж магадгүй тийм. Энэ өөр ингэснээр нөгөө шууд эрэлтийг бол айгүй хурдан нэмэгдүүлнэ л дээ тий. За Америкийн зах зээл бол нэг хайхтар тэлтэлгүй мэдгүй Монголын зах зээл дээр нэг юм бас тэлж магадгүй байна. Тэгэхгүй одоо л яг нөгөө официал бонд авах шиг хөвгтэй байдаг шүү дээ. Тодорхой хэмжээний цагтай токенжүүлж байгаа илүү хурдтай бас шууд өөрөөс даваад зараад яваад болох юм шиг шүү. Тийм манай официалын зах зээл дээр бас жоохон нөгөө нэг coin scam гэж официалын scam байдаг шүү дээ. Гарсан цагаас хойш дандаа уналттай байсан. Эсвэл нөгөө дахиж хөрөнгө босгосноо удирдах зөвлөгөө шийдвэрүүд нэгнийх хүүхдийн суглалын төрөм төлбөр хийсэн тийм компани хүртэл байгаад байдаг тийм. Ингээ ярил зарим сонсдог хүмүүс бол мэдчихлээ баг. За тэгээд privacy гэх юм уу да тэр төслийг бас хүмүүс онцолж амар Twitter дээр яасан да яд та тэр төслийг сонирхож үзээрэй. За ингээд миний хөрөх мэдээлэл бол нэрээд дуусж байна. За ингээд та бүхэн крипто дээр ажиллаж байхад Binance бирж ашиглаж ажиллаж байгаарэ. Доор байгаа линкээр бүртгүүлэх юм бол харилцааны тэмдэгтээс 20 өнгөлөх боломжтой. За мөн Forex дээр сонирхолтой бол XM болон мод гэсэн доллингүүдээр бүртгүүлээд арилжаа их боломжтой шүү. Байж. Би ч юм хайрдаг шүү. Coin hub надад юм дэвтэр өгсөн. Тэгээд бос биржд бас дэвтэр өгөөрэй. За ингэ дэгдэр надад бодлого шууд орцоо. За юу цаана. За тэгэхээр хэдүүлээ. За USDT dominance болон за Bitcoin Ethereum дээр за ямар хуу арилжааны төлөвлөгөө гаргасан байна. За ерөөхдөө бол ганц өөр арилжааны планууд гаргацсан байгаа. Тэгэхээр тэр планыхаа дагуу арилжаанд орно гэсэн үг. Тэгэхээр одоо ерөөхдөө ямар хуу байдлаар харж байна вэ? Хизээ арилжаанд орох вэ гэдэг. Хэдүүлээ дэлгэрэнгүй сайхан ярилцаад явъя гэж бодож байна. За ямар ч байсан Америк за ямарсан Трамптай холбоотой нэлээд юм мэдээлэл гарчсан. Цаашгүй дижитал хөрөнгийг бол ямар нэг байдлаар дэмжих талаар ярьсан. За мөнхөн крипто баг эргэж болно гэдгээр нэлээд бас ажлуудыг энэ 7 хоногт бол хийлээ. За түүнтэй холбоотойгоор за USDT dominance-ыг бол яриж байна. За USDT dominance-ыг одоо заах би зөндөө ярьсан мэдгүй юм байгаа бол за энэ ерөөдөө энэ USDT dominance дээшээ явна гэдэг маань за ерөөдөө зах зээл дээр байгаа хүмүүс маань мөнгөө stable coin-аар хадгалж ивэл за мэдээж USDT dominance одоо сан маань ихсэж байгаа учраас маркет эзэлж байгаа хувь хэмжээд ихсэж байгаа учраас дээш явдаг. За харин хүмүүс илүүтэйгээр coin руу хөрөнгө оруулалт хийх буюу за USDT dominance-ыг өөр coin-аар сольж буюу stable coin-аар хадгалахгүй өөр coin руу хөрөнгө оруулалт хийх юм бол за USDT dominance ундгаа гэж бодож болно. За ямар ч гэсэн одоогийн байдлаар бол нэлээд хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд бол маш том биржүүдээр өнгөрж байгаа үргэлжлэж байгаад унсан. За энэ хөдөлгөөн ийш орж ирсэн. Энэ хөдөлгөөнийг дахиад ийш орж ирэх болов гэсэн чинь ороод ирсэн байгааг харж байна. За ингээд томоор харах юм бол ад паттерн үсээ доош стэрсэн дахиад татах юм бол энэ паттерны маань ад паттерн энэ доор үүсэж байгаа гэж харж болохоор байгаа тий. За тэгэхээр энэ паттерн доош стерлтийн хөдөлгөөн орж ирэх юм бол за энэ хөдөлгөөн орж ирэх бүрэн боломжтой харагдаад байгаа. За тэгэхээр одоо баг цаг руу ороод харчих. За баг цаг руу ороод харах юм бол за энэ ерөөхдөө дандаа мэдээлэлтэй талаанууд байсан учраас эндээс нэлээдгүй яг ханш тогтвортой хөдөлгөөн бол төдийлөн хийгээгүй дандаа ерөөхдөө мэдээс хамааралтай арилжаанууд явагдсан учраас энд бол нийтийн том савлгаанд орж ирсэн. За одоо харин үргэлжлээд маркет бол яг одоо зөвхөн номынхаа дагуу явах болов айхтар том мэдээлэл ерөөхдөө өнгөрчлөө. За CPI өнгөрлөө. За FOMC мэдээ явлаа. За Trump ажиллаа авлаа. За түүнтэй холбоотой маш олон том мэдээ явсан. За одоо л харьцангуй мэдээлэлтэй дэжгүй. За 2 сар гараад 2 сарын 10-ын дундуур за CPI мэдээ гээд дахиад том мэдээлэлүүд эхэлсэн. За тэр бол ерөөхдөө бол айхтар том мэдээ байхгүй хаа гэж хараад байгаа. За ингээд харах юм бол ерөөхдөө бол маш гоё шал байсан цэгийг доошо straight pullback гэдэг орчоод буцаад дээшээ гараад ирсэн. За одоо харин дахиад үндсэн том тренд лайныхаа доошо ороод ирчихсэн байна. За магадгүй дахиад эндээс нэг иймэрхүү байдлаар доошо уналтын хөдөлгөөн орж бүрэн боломжтой юм болов гэсэн байдлаар
хараад байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол за 15 м орлох юмар энд бас гоё паттерн ерөнхийдөө үүсэж байгаа юм байна да. За 15 м орлох юм бол за дээрээс орж ирсэн үнэлтийн хөдөлгөөн correction хөдөлгөөн буюу засвар хөдөлгөөн орж ирж байна. Тэгэхээр энэ үнэлтийн хөдөлгөөн ийшээ орж ирэх бүрэн боломжтой юм болов гэсэн таамаг эхний байдлаар гарах юм байна. За тэгэхээр биткойн дээр яг зөрөөд буюу энэ хоёр мань уруу хамралтай гэдгийг анхаарах хэрэгтэй. За USD доминоос дээш доош явах юм бол BTC дээш явна. За USD доминоос дээш явах юм бол BTC доош явна гэж хэлэх хэрэгтэй. За ингэ ярих юм бол биткойн дээр маш гоё дээш сэтрэх магадaltaй паттерн үүссэн байна. За тэгвэл нөгөө нэг эргэлзээтэй зүйл байгаа. За би өчтөр шинжилгээ оруулсан. За ерөнхийдөө бол маш том буллштай нүүшээ дээш сэтэрчихсэн. За энд бол доо дээш эвдэд гараад ирсэн. За эндээс дахиад буллш паттерн буюу аад паттерн их төгөлж үүсэж байна. За дээр нас дайжгүй pullback хөдөлгөөнд ороод ирчихсэн байгаа харж байна те. За ингээд харвал за том цагийн буллш төр дээш эвдэрсэн. За тэгэхээр дахиад энэ нэг юм жижигхэн буллш паттерн үүссэн. Тааз ужаад дээш сэтрэд гараад ирсэн. Одоо энэ дээр pullback хөдөлгөөн орж иж байна да гэж харж байна. Тэгэхээр магадгүй дээш чиглэлийн өнцөдлөн орж магадгүй гэсэн ийм хүлээлттэй бол байна. За миний хувьд одоо баг long арилжаанд ороод зүгээр л гэсэн бүс дээр ихэд ирж байна. Тэгэхээр энэ дугаар ороход ханш дээш явсан байвал long арилжаанд хоцорсон гэж үзэж байвал за хаанаас орох боломжтой цэгүүд байдаг вэ гэхээр за мэдээж паттернаас зэтрүүлээд паттерныхаа доор stop loss-ыг тавих бүрэн боломжтой байдаг. За гэхдээ энэ паттерн бол заавал дээшээс зэтрэх гэсэн ойлголт бол байхгүй. Мэдээж за би одоо эндээс арилжаа бол нээлээ. За мэдээж stop loss-ыг нь тавина. За энэ паттерн бол бас эргэлзээтэй зүйл нь юу вэ гэхээр энд цэвэрхэн шал. За энд тааз. Тэгэхээр тааз. За ихэд ингээд үүссэн паттерныг ихэд харах юм бол эндээс орсон хөдөлгөөн ингээд ингэж явж байгаад дахиад ийшээ орчих бүрэн боломжтой юм бол. Тэгэхээр бас дахиад доошоо унахлалтын хөдөлгөөн орж иж магадгүй. Тийм учраас яг миний бодлоор бол яг том цагийнхаа буллштай дээшээс стрээд pullback хөдөлгөөн цэвэрхэн орж иж байгаа болов гэсэн үгнээс за эндээс л ерөнхийдөө long арилжаанд бол орно гэсэн бодолтой байна. За ерөнхийдөө орж байна да би. За тэгэхээр stop loss-ыг бол bullish паттернийхаа доор тавина. За мөн үндсэн дээрээс ирсэн энэ trend line буюу тааз тэгээсээ доор нь stop loss-ыг тавьж өгөөд дээш long арилжаанд ороход бол risk reward-ийн харьцаа буюу за эрс талдагдлын одоо харьцаа маань тий бага шүү дээ нэгийг алдаа за нэг харьцаа 5 6 7 8 арилжаа явах боломжтой. Тэгэхдээ миний хувьд ихэд бол TP тавьдгүй stop loss-ыг бол тавиад за ямар нэгэн байдлаар энэ паттерн дэше стрейт гараад ирэх юм бол орсон цэг дээрээ stop loss-ыг байршуулад за дахиад магадгүй pullback хөдөлгөөн орж ирээд төсөлтөд ороод ирэх юм бол за pullback-ны доор за дахиад эндээс нэг юм шиг correction хөдөлгөөн үүсэж хагаад стрэх юм бол энэний доош гэх мэтлэр ерөөдөө stop loss-ыг дээшээ зөөгөөд stop loss-ороо маркетаас гардаг гэсэн. Яг TP бол яг зарим тохиолдолд авдаг том мэдээ гарах юм байна гэд за цагийн дараа мэдээ гарна марна гэх юм бол би тэр үед л өөрөө гараар хачдаг. За бусдаар л ерөөдөө stop loss-ыг бол дандаа ерөөдөө stop loss-аар гардаг гэж ойлгож болно. За биткойн дээр бол нэг иймэрхүү таамагтай бол байна. За нэг цагаараа маш гоё болж дэндэж стрээд pullback хөдөлгөөн орж иж байна. За нэг зөөр ингээд номон дээр шиг зураг гэх юм бол за энэ паттерн үүслээ. Сэтэрлээ, pullback хөдөлгөөн орж ирлээ. Эндээс сэлтийн хөдөлгөөн орж ирнэ гэсэн ийм таамаг бол энэ дээр л байна. За харин Ethereum-ийн хувьд болохоор за ерөнхийдөө Ethereum биткойн харах юм бол за биткойныг ингээ харуул өсөлтийн хөдөлгөөн за эндээс ерөнхийдөө өөрөөр шаарч буцаад ерөнхийдөө ороод ирсэн байгаа юм тий. За Ethereum-ийн харин ерөнхийдөө бол харьцангуй өсөлтөө бол удаан бариад буцаж орж ирээгүй байгаад. За яг тэр чинээгээр бас дайжгүй паттерн үүсэж байгаа. За энд дайжгүй тааз. За энд ингээ шалтай. За энд иймэрхүү triangle маягийн паттерн үүсч байгаад дээшээс сэтэрсэн энэ доовыг дээш өвдчихсэн. Дахиад энэ дээр тааз. Энд шал. За тэгэхээр одоо баг Ethereum дээр ч гэсэн нэг long арилжаанд орох боломжтой харагдаж байна. За тэгэхээр энэ дээр нэг ажиглагдах зүйл нөх юм бол за адилхан long арилжаанд орчхоор за нэг одоо буруу явлаа гэхэд нэлээд бас хохирол амс магадaltaй байдаг учраас энэ дээр нөгөө өөрийнхөө алдах хэмжээний мөнгө буюу за рискээ сайн тооцоолоод арилжаанд оруулах зүгээр. За би бол эндээс мөн адил long арилжаанд л орох юм байна. Short position, long position. За Ethereum-д бол харин stop loss-аа бас энэ bullish паттерны доор нь тавьж өгөөд за магадгүй энэ маань
ингээд шалгаж байгаа дэш явж магадгүй. За магадгүй доошо нэг стоп хант маяг юм те. Доошо нэг савл. Доошо нэг виктод буцаад дэше гараад ирэх юм бол би дахиад арилж ан дэше лонг арилж анд орно гэсэн бодолтой байна. За Ethereum тань хүлээлтийн үед хэдүүлээ одоо баг 3 4 дугаарыг турш ярьж байна. За яг энд үүсчихсэн паттерн бол энд үүсээд байгаа. Тэгэхээр эндээс стрэлтүүлхэн орж ирэхээр маш том гой стрэлтүүлхэн ороод ирчихсэн. За одоогийн байдлаар миний хувьд ч гэсэн за Трамптай холбоотой ч юм уу бас нэгэн байдлаар Ethereum дээр дайггүй мэдээ хүлээгээд байгаа учраас энэ дэшээ стрүүл огцом дэшээ нэг хөдөлгөөн орж магадгүй гэсэн бодолтой бол байгаа. Тэгэхээр энийг ямар ч харж ил бай. За магадгүй Ethereum энийг дахиад дэшээ стрч чадахгүй. Энэ тренд лайн дээр ирэхэд хаш ирэхээр яаж буцаж унаад байгааг харж байна тийм үү? Дахиад магадгүй энд ирэх юм бол эндээс дахиад уналтын хөдөлгөөн орж магадгүй. Тэгэхээр Squall дэшээ стрээд гардаг болов. За дэшээ стрээд гараад ирэх юм бол юуг анхаарах вэ гэхээр энэ доойг харна. Эндээс дэшээ стрч харж ирээд дахиад bullish pattern. За Squall дэшээ стрч харж ирээд pullback хөлөөр орж ирэх юм бол дахиад дэшээ long арилжаа гэсэн. За ийм бодолтой бол байна. Тэгэхээр Ethereum дээр за энэ дугаар орж байхад магадгүй дахиад энэ дээр юм price action маягтай байх юм бол би эндээс арилжаанд орно гэсэн зөвлөгөөч байх те та бүхэн өөртөө шийдвэр гаргаад арилжаанд орох боломжтой цэгүүдийг л миний хувьд бол ингэж харж байгаа. Эндээс орж болж байна. За магадгүй Squall паттерн дэшээ стрүүлээд дэшээ long арилжаанд орж болно. За гэхдээ инхээр риск reward харьцаа багасаад байвал за мэдээж дэшээ стрэн гэсэн үгэлд энэ л swing маягийн арилжаа болно гэж ойлгох хэрэгтэй. За тэгээ бүгд мэдээж арилжаанд орж байгаа юм чинь мөнгө төр ярьж байгаа учраас дээж эрсдлээ тооцоолоод арилжаанд орвол зүгээр. За мөн өөрийн хөрөнгөө мэдээж та бүхэн эрсдмээргүй бол за Botfund гэдэг фандын нас байгаа. За тэр фандын насаар Elon Musk гэдэг промо код ашиглах 10% өнгөлтэй авах бүрэн боломжтой фандын насууд байгаа шүү. Тэгэхээр зөвхөн өөрийн хөрөнгөөр бус за фандын насаас аваад тэр челленжийг тэр демо дансыг туршаад тэн дээр 10 байлаа туршаад явал зүгээр л өгсөн бодлоо. За Squall заавал фандын данс гэдэг ахгүй. Ямар ч брокер дээр демо данс нээж болдог. Зүгээр демо данс буюу үнгүй данс нээж агаад энэ оролт гаралтуудыг хийгээд өөрийн арга барилыг олоод яваад туршилтаа хийгээд үзье гэсэн. Тиймэрхүү байдалтай байна. За мэдээж арилжааны оролтын бас давхар баталгааг харах юм бол за саяны USD доминансыг харна гэсэн. Энэ доош стрч юм бол BTC дэшегээ стрэт гараад ирнэ гэсэн. За иймэрхүү хоёр арилжааны план бол байна. За тэгээд дараа 7 хоногт арилжааных планыг харцгаая. За ерөнхийдөө энэ бол богино хугацааны баг арилжаа байх учраас нэг хүчрүү дараа 7 хоногоор шилжихгүй байх. За тэгээд тухай бүрд нь би сошиал хуудасуудаараа шинжилгээ хуваалцаад үр дүнгуудыг бичээд явчаа гэж. За ингээ бүгдэнд нь арилжааны амжилт хүсье. Дараагийн дугаар уулзтлаа. Баярлалаа.